За T-чандаас үзүүлж байна. Өнөөдрийн бичлэгээр Excel pivot-ийн талаар ярих болно. За би шүүд Google-ээс энэ бэлэн example датад авчихсан. Тэгээд тэрийг жоохон монголчлуулад бэлтжлээ. За select Ctrl A дараа select-лээ авчиг бүгдийг нь. За тэгээд insert-ний pivot table дотроос pivot-ыг дарангуут ингээд миний энэ table-ийг сонгоод авчиж байгаа. Энийний оронд бид нар зүгээр шууд A-гийн нэгээс B-гийн 200-гээ сонгоод авчиж болно. За тэгээ шууд table нь бэлэн байгаа. Table-ийг сонгоод авчихъя. За шинээр Excel sheet рүү өсрөөд орчин. За тэгэн гут баруун талд pivot table fields гэдээ гараад ирнэ. Эндээс бид нэр хамгийн эхлээд улсаа ингээд row-оор оруулаад улсаа сонгоо авчи. Энэ дээр ялгаатай улсуудыг гараад ирнэ. Канада, Франц, Герман гэх мэт. За тэгэн гут Bartactic column-онд баган дээр оруулаад ирье. За их удаа гурлын гээд 5 төрлийн бараа бүтээгдэхүүн байна. За тэгэн гут value дээр нь ширхгээ оруулж. Тэгэн гут энэ улсуудын ингээд энэ улс Канада гэдэг улс 78191 ширхэг арх зарсан байна. Тэ удаа нь ингээд 32464 ширхэг килограмм будаа ч юм уу тэ инпут байдлаар ороод ирнэ. За тэгэн гут sum of ширхгээ буцаага аваад борлуулалтын орлого буюу нийт зарагдсан үн дүнийн утгатай тус бүр дээр нь ингээд гараад ирж байна. За тэгэн гот одоо filter гэсэн дээр бид нэр жишээ нь date оруулаад date хамгийн дээдлэлт ингээд гараад ирж байгаа. Date-н дээр бид нэр зөвхөн 12 сарыг харах боломжтой. За тэгэн гот ингээд багасч байгаа. Зөвхөн 1 сар их ч юм уу. Тэгэн гот ингээд гараад ирнэ. За ингээд бидний иймэрхүү pivot-ыг ашиглаж иймэрхүү байдлаар датагаа өснөр ингэж гаргаж авах боломжтой.